За дагигч маань юу яасан биднэрт нэг ийм санал тавьсан юм аа. Хоёр дүүгээ сайхан аялаад иргээд гисэн. Хамт олныгаа аваад. Ер нь үгүй манай TV5 телевизэд ажиллаж исэн од гэрлгээд охин байдгийг. Тэгээд тэр TV5 телевиз бид нэр бас олон жил хамт ажилласан л да. Тэгээд тэр манай менежер охин маань өөрөө тосон заамар од гэж аялын компаниг ингээд одоо жууштай хийдэг. Тэгээ ингээд залуу хүмүүс болохоор ялангуяа бас урд зүрөө маш олон аялал ингэж авч явд юм бэлээ. Тэгээд тэр аялалдаа ингэж явуулаад тэгээд танаа одоо Vigo багийнхан яваад тэгээ бас ингэ сонирхолтой аялаад тэгээ бас манай аялын компани ямар ажил хийдэг ингээд хараад өгөөч ээ. Сурчлаач өгөөч ээ гэж гуйсан. За тэгээ хамгийн гол нь би ингээд жоох ажилтаа болцсон. Тэгээд дээр нь мэдээж аялын компани учраас бас тоотой хязгаартай юм суудал одоо тэр авч явд юм байна. За тэгээд хоёрын аялах газар чи хаашаа гэж. Хаашаа? Хөхөт юм уу? Би Хөхөт руу тосон замар ордоор хэдүүлээ яваа үстэй бөөнөрөө 90 явах юм уу таяр? Аял гэсэн 90 орч. 90 ч бас аялал мөн штэ. Шилэлд авч байвал аялал мөн. За би та хоёрыг заяа. Дэлхийн деважин нэрэ. Дэлхийн деважин Хайнан гэдэг газар лөө. Би бол очиж үзчихсэн. Тэгтээ та хоёрыг явуулъя. Болж байна. Нэг юм дээр санаа зовоод байна. Одоо энэ чинь эх оронтой болохоор хөдөө гадаа явах гуруулаа хэлгэлдэж явснаа. Гадагшаа амрал зугаалгуулсан чинь амраг хос шиг нэг хоёулахна юм шоогоо явах чинь одоо бас хайшаа. Үгүй яг хүмүүст харахаар л та хоёр хоёулаа харагдаад байгаа чинь багаараа явж байгаа оператор зураглаач хүмүүс явж байгаа нэрээс тэргүй байна. Харин тийм байхгүй. Тэгээд ядаж хөтлөлт юм бит хоёр та хоёулаа. Тэг зүгээр штэ. Ядаж таны нэг юм стикер юм авч явд юм уу гэдэг. Хажуудад одоо гуруулаа гоё аялж байна юм да. Нөгөө мэдээж яг энэ чи Хайнан Саня гэдэг одоо ингээ үйл болоод ирэхээр жинхэнэ аялын сезон болд юм байна. Тэгээ ингээ гэр бүлэрээ айгуугаа ингээ монголчууд ингээ амардаг юм байна. А яхаа бид нар ч нөгөө нэвтрүүлгийн баг учраас багаараа явж очиж үзэхээс аргагүй ямар та хоёрыг би өөр хүүхдээс гэр бүлтэй чинь аялуулахаар тэр аялын компани дампуурч гад батшгаа. Тэр бүлэрээ Хайнан явсан биз. Явсан. Бүгдээр явсан. Тэгэхээр тэр явснаас одоо жоохон намар болж байгаа учраас жоохон сэрүүхэн бол илүү таатай болсон байх гэж бодож байна. Би зүгээр тэгэж хүсэл тавьсан учраас та хоёрыг явах уу мó явахгүй мó. За яа. Одоо эн чи бодож шийдээд байх юу байсан? Одоо сайхан аялаад ир гэж байгаа юм чи яваад ирээ те. За уцаа гаргаад тэр селфи хий ингэж байгаа огтуд шиг. Огтуд шиг юу? За. Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За бид нар бол одоо энэ 16-ны 20 цаг 25 минут болох чинь яг цаг гарны дараа бүгд найрамд Хятад ард улсын газрын деважин гэдэг Хайнан руу аялангаа ажиллахаар хөдлөх гэж байна. За ингээд тэшгэд байгаа бол юу л энэ чинь first time те анхны удаа гадаад явж байгаа хоёлаа. Киргиз явжсэн юм байна гэдэг. Юу өнгөрсөн жил бас явсан шүү шинэ жил тэр. Тэрийг тооцох. Тэр чинь баг гадаад шиг таахгүй. За тэгээ явах чинь маш сонирхолтой зүйлийг та бүхэндээ үзүүлэх болно. Энэ удаагийн дугаар маань маш хөнгөн та бүхэн аялахад юу анхаарах ёстой, ямар хоол идэх ёстой, Хайнанд очивол юу үзэж болдгийм байна гэдгийг та бүхэнд үзүүлэх болно. Аялын их урсгалаас өмнө битээр гял амжуулчаад ирэхэд энэ манай ажлаас битээрт ингээд ийм зураг авалтын чемодан тавьж өгсөн. За явж бүртгэлээ хэлгээ. Тийм байсан одоо ганцхан. За ингээд тэгшээ найзтай сайхан газар үзүүлээд явж байна. Тий. Бүгд найрамдах Хятад ард улс чинь 3 юм чөлөөт бүсийг байгуулж байгаа. Тэр 3 чөлөөт бүсийн нэг нь бол энэ Хайнан арал. Одоо энэ кабел караар яваад дээшгээ шилэнгүүр рүү гарна. Энэ шилэнгүүр болохоор яг энэ Хайнаны хамгийн одоо бас
жуулчдын ирж үзэх дуртай газруудын нэг. Зөвхөн бас юм гоё газар үзүүлэхээс кабел кар маань. Манай Монгол улс Улаанбаатар чи кабел картай авах гэдэг байна шүү дээ. Шавын тавьчлуу яа. Тий, шавын тавьж. Юу явах гээд байгаа юм бэ? 100 очвол газартахад ойрхон гэдэг байна шүү дээ. Намар бол бас яг энэ намрын цагт бол 10 сард аялахад бол дайггүй юм байна те. Амар халууцаад авах. Улаанбаатарт жоохон Монголд жоохон сэрүүхэн болсон үед явах гэж. Ер нь тэгээ сэрүүхнээс халуун буух шаа гоё юм шүү дээ. Сая халаалт дулаа өгөхгүй. Хотод ч бас цочрох үүтрээд халаалтгүй даарс өдрүүдэд ингээд наашаа гараад ирдээ 32 гэмтгийд ирсэн ч гоё зай. Тэгээ энэ чи юу яадаг гинэ? Одоо ингээд зуны улирлан дуусаад ерөнхийдөө бас одоо өвөл рүү золгож байгаа шүү монголоор бол тэнгүүд пуна ингэдэг гинэ. Зунаас өвөл рүү залах үед нь ингээ хотоос нь хотын захиргаанаас нь Си Жинпин даргын одоо зөвшөөрөлтөөр ном хурдаг гинэ. За. Өвөлдөө бэлдэж. За орлоо. Зэба. Уй, оппа. Сайн явцааж гинөө. За, шилэн төрж яа. Урслаа. Тэстэ. Кэнэда. Лида кэнэда. 800 м. 800 м. 800 м авсан юм. Яг гой тэрүүхэн байгаа юм шиг гайгүй хоо. Тэг шингэрхээр жоохон дэвчихсэн та. Бороо шаараа. Бороо ороод унсаа. Одоо тэгтээ ер нь хамгийн сүүлийн бороонд норж байгаа юм баха тэр. Өө энэ хараа. Энэ яасах хөөх хийнараа. Үу за. Чамд юу бодож байна? Харин би бол яагаад тайрчаагүй юм бэ гэж боддог. Ганц модыг ч гэсэн ингээд аваад үлдээд тойруулаад зам хийцэн байна. Тэгээ тэрнээс хад нөхшөө энэ одоо энэ хажуутлын төш одоо энэ хашлага байна штэ. Хашлагыг мод шиг харагдаад байгаа биз? Тийм. Гүүгнэ эн чинь ингээ шавраар хийсэн юм байгаа гинэ. Дотор нь ингээ төмөргүүлэгцэн. Тэгээ ерөөсөө энд бол модыг маш сайн хайрлан модоор бол барагтай бол юм хийдэггүй. Тэгээд тэрний жишээ нь энэ хашлага модноос харагдана. Эннээс бас харагдаж байгаа юм. Ер нь ингэж л ер нь байгаль орчны хамгаалт юм байна шүү дээ. Гоё юм аа. За норлоогүй. Чангахшаа. За үгүй та. Тэгээ эн чинь нөгөө хөдлөх болгондоо ингээ хөлс авж байгаа. Эн чинь нөгөө бурханд мөргүүлээд нэг сүсгэлүүлээд байгаа даа биш те. Заавал хандив өрөх ёстой. Тэгээ битээр хамгийн багаар нь 1 он одоо өгөх гэж байна. Гэтэ эн чинь Монгол мөнгөөр 508 төгрөг шүү манайхаа. Тэгээд энэ нөгөө нэг одоо энэ хайнааны шилэн гүүр нь болохоор баяшилын гэдэг ууланд байт юм байна. Тэгээд энэ уулыг баяшилын гэдэг нэртэй гүнж дайнд ороод хамгаалсан учраас энэ гүнжийн гэгээн дурсгалд зориулаад энэ хавийн бүтээн байгуулалтыг хийсэн гинэ хөшөөнэд юм байна. За орж мөргийн гол нь энэ буйныг өргөсний төлөө гүнж битээрт бас юу хийж өгөх юм бол Дайн тулаанаас хамгаалах юм гэсэн гэж. За. Мөрөхөж таашаа нэ та. Уулын дайнд орсон гүнж гэсэн чи ороод ирсэн чи яг бурхан шиг болгоцсон байх энэ газраа. Цараймарыг бүртэл бурхан шиг болгоцсон тий. Гүнж биш инээл харагдаад байна да. За ингээд л 1 он мөрөгж байгаа нэртэй. Тэгээд нэг хонх дарна. Актер хүмүүс шүү эднэрийн. Би болохоор надад хүч өгөхөр нь юу гэж бодохгүй. Шумуул амар идээд тахлаар шумуулыг хүч өгч байгаа байх гэсэн чи. Лено ихнэр залгач. Яасан бүтцээ. Мөрөгсөн чил бүтчлээ. Нэг том төсөл. За ерөөсөө ингээд нэг кино. Тэгээ гүнж дээр мөргөх чагаал. За эн чинь нэг хүч нь хэд юм дээ нэг 2 моол байгаа те нэг хүч. Нэг мооч хүрхүүдээ бараг 100 ширхэг нь юм уу гэж байгаа шүү. Тий. Тэгэнгүүтээ нэг моо битээр нэг мооны 2 юу өгөнгүүтээ хүч өгөнгүүтээ битээрээс 2 юм авчирчаа. Ингээд ер нь энэс ихтэй санаа авч олмоор юм байна те. Энэ дээр мөрөхгүй л аваар ослоо шүү гээл богтаа уул руу мөргүүлээл те.
Тэгэл нэг 1000 төгрөг ханд өгөхгүй болохгүй л хамгийн доотлолцоо. Хамгийн бага нь гэдэг. За сайн байцгаана охтуудаа. Ятаа цааш чинь алах уу үргэлжлүүлээд Алхъя да. нойм нойртон болцсон. Байшин хэл tourist area дээр битүүр ирсэн. Одоо шилэнгүүд байна. Хамгийн гол бороо орохоос өмнө гарах хэрэгтэй. 菜米比这里吃菜。下雨了也走是吧？下大了，走吧。你往回走，走过来，往回走过来。 За ингээ хайнан дээрээ дагууд амьдрахаар болсон. Тийм хүмүүс юм. За ингээ байгаасаа бидний аяллыг экстрим болгож байна. 어디 저거 무슨 났어 엄청. Chicken soda 호차비. 내가 호텔 지내시라. 지금 도착 하시다. 고고고고. 왜 고고고. 요. 자. Амар гоё байна. Хараа. Намхалтай ингээд мандал дээр нар тусцсан. Йоо. Зүрийн мэдрэмжийг ирж иж. Сайн байна уу? Сайхан хэлж байна уу? Сайхан. За бид төр явсаар хагаад Саня хотын Атлантис одоо усан парк ер нь бол энэ чинь зочид буудал. Тэгээд зочдуудын хажууд байдаг усан парк хоёлаа ирж байгаа. Тэгээд ийм гоё ийм аквариум найсан чам зориулж барьсан. За. Хэзээ нэг өдөр чамаа дагуулж ирж үзүүлнэ гэж бодоод. Тэгээд амар гоё юм үзэж гин.
Ядарч байна уу? Ядарч ин маш халуун байна. Ер нь бол Халуунд нозоороо бороо орчихсон гоё юм байна тий. Тэгээд гоё явж гэнэ үү? Бараг 35 6 гэх юм байгаамаа яашаа. Энэ би гэхдээ энэс том ахуран үзчихсэн үү? Хаана? Москвад, Legend Алхан толгойд акул гэдэг чинь тэр шүү дээ. Тэр дээдэлт нисэж байна. Нисэж чинь нэгэн сэлж байна. За ингээд дуусах уу да. тэгээ да. Гоё байна. Яаж ийж буцтайг болчих юм а те. Сая бит хоёр чөлөөт өдрөдөө бол хүн лимчин бас дийлгүүр хийлээ. Тэгээд одоо дараагийн хөтөлбөрлөгөө явах чинь тэр нь болохоор Сармагчингийн арал. Тэр нөгөө нэг duty free амар том дэлгүүр байгаад байдаг. Тэрнгээр нь одоо манай аялагчид аягүй их орох ёстой мостой гэдэг яриад байдаг штэ. Тэр бол худлаа юм байна. Юм худалдаж авангууд шууд авч гарч иж болохгүй. Тэгсэн чинь онгоцны буудлын руугаа шуудангаар хөргүүлчихэд нисгтээ авдаг гэдэг аягүй төвөгтэй юм байна. Тэгээ ихэнхдээ тэр duty free дээр дандаа үнэтэй брэндүүд байдаг учраас ерөнхийдөө юм худалдаж авахд хэцүү. Яг үнийн ханштай ингээ бодоод үзэхээр манайхаас бүр нэг дахин илүү үнэтэй. Надад зөвхөн нэг зүйл жоохон онцгой санагдсан нь манай монголчууд хаа явсан газар энэ хүмүүсийг ер нь хашраацсан байх юм аа. Монголчуудаас хаширсан байд юм шиг санагдлаа шүү дээ. Одоо хоёлаа нэгдсэн автобусаараа Сармагчингийн арал руу явах ёстой. Хоноо яшаар зар манай нөгөө гайд гэсэн Сармагчны арал дээр одоо буухлаар битүү сармагч маа битгий айжчээр зүгээр л хазна гэсэн. Би зүгээр нэг хүнийг айлгах. Яшаар зар. Явцсан уу яасан. Yeah. Яамаа гатдэр тийм. Надад ч хөөхөн бөөсөө амар гоё түүж байгаа үстэй. Тэ. Бол ч бүр биеэ мэжээд би цахтнаад. Ягаад ч юм гээд бөөс юм санагдсан. Шууд ингээ. Таш тонгооч. Йоо хамаг би ярцаачлаа. Бүр ингэсэн амар түүж штэ. За өөр энд чи юу үзэж болох юм бэ? За сармагчнуудаа харчлаа. Өөр төрөл зүйл байгаа юм болов уу? Дэшээ ямгот өөр нэг юм үзүүлбэрүүд байгаа. Аа за. Царайгаар нь ялгаж болдогтой адилхан улаан бүхс Сармагчин бас царайгаар нь ялгаж болдог. За хоёулаач бас нилээн бүхс мөхс хоёулаг нь нас нилээн явсан ч нилээн улаандаа л орох юм байна да. Яа чи хиттэй өгсөн бүхсийг гаргаж харсан. Оо 40 хүрж байгаа юм байна та. Зүгээр Сармагчин шиг байсан бол бүр алах юм шиг. Халт шалгалтыг гэж явах юм шиг. Унаад 45 таа шүү дээ. Солиотой албан маань. Буруу үстэй. Чи яагаад харин өнөөдөр цамцтай байсан? Мандахаас нь фотолка байсан. Хин хоёр фотолка. 32 хэм биш үү яг одоо.
Айгаад байна. Би талын өөрөө идэхгүй. А чинийхийг харчаад идэх гээд байгаа юм шүү дээ. Талын өөрөө идэж чандаа. Чи тэр жижигэнд нөгөө. Хоёр уваачгаа. Тэгээд нэг Жижигэнд нөгөө. Бэт би өгөхгүй дээ штэ. Та нар ямар ч хоёр хуваагаах юм. Нэг нь тэр нь өгмөр байгаа. за хатан хатчих. Өгнөө манайхаа санаа зовдгоо. Нэ. Ажигтайхаа аваа шүү. Зүгээр аваа. Зүгээр ингээ өгөөч. Шүүрээ даваад яах юм. Зүгээр ингээ өгөө. Зурган дээр тавь. Зурган дээр гараа ишээ. Зурган дээр тавь. Гараж маач. Одоо гар дээрээс өгч. Одоо гар дээрээс эвтэг авчих юм байна даа. Яах гэдэг юм бэ? Чи яах гэдэг юм бэ? Та ихээр. Ой. Хөги. Чи яах вэ? Сезон эхлэхээс өмнө битээр бол ирээд явж байгаа. За тэгээ монголчуудын урсгал бол 10 сараас эхлээд 2 сарыг дуустал энд битүү байд юм байна. Үн хашин ч гэсэн бас ер нь даблаачих үүсчдэг юм байна. Хэрвээ энд ингээ байр түрээсэлч гэдэг юм уу буудал захиалгах байгаа хүмүүс бол бүр сарын өмнөөс одоо захиалга хийгээ бэлтцсэн байх юм бол их амар юм байна. За тэгэж бэлдээгүй хүмүүс бол аялын компаниар явсан нь илүү зүгээр юм байна. Ягаад гэвэл энэ далайн эрэгтэй ойрхон буудал олно гэдэг нь өөрөө бас асуудалтай. Одоо Яцгаах хурууд. Өнөөдөр яг явах ямар ч гоё баг те.